За охины асцендент буюу Virgo мандалт охины мандалттай хүмүүсийн 12 дугаар сарын ерөнхий урамсгалыг харцгаая. За одоогоор бууд гараг буюу таныг эрхшээгч бууд гараг 3 дугаар хавас болох хилэнцэн орд дээр зочилсан байна. Одоогоор ойрын аялалд гарч байгаа эсвэл харилцаа холбооны үйл хэрэг хийж байгаа, бичиг цаасны үйл хэрэг хийж байгаа, эсвэл ямар нэгэн зүйлсийг сурч байгаа, эсвэл амьдралд хэрэгтэй ямар нэгэн чадруудыг суралцж байгаа, тэр нь суралцж байгаа зүйл нь юу ч гэж болно. Спорт байж болно, ямар нэгэн мэрэг хөзрийн мэрэг сурж байгаа ч юм уу, эсвэл ямар нэгэн хэл сурж байгаа ч юм уу, эсвэл зүгээр нэг юм ойд сурж байгаа ч юм уу те. Гэх мэтлэн тийм хөдөлгөөнтэй гарын эв дүү шаардсан толгойн ажиллуулсан үйл хэрэгүүд хийж байгаа, эсвэл хөдөлгөөнтэй үйл хэрэгүүдийг хийж байгаа. Эсвэл зүгээр л амар хөдөлгөөнтэй нааш цаашаа ойрын аялалд их явж байгаа тийм цаг үе, тогтворгүй цаг үе өрнөж байна. За 12 сарын 12-наас хойш бууд гарагийн 4-р хавас болох нумын орд руу нүүн. Тэгэхээр 12-ноос хойш таны төвлөрөх сэдв, таныг хүрээлэх орчин бол 4-р хавасын сэдвээр солигдно гэсэн үг. Тэгэхээр гэр бүл, оршин суудаг газар, эсвэл цусан төрөл, эцэг их, эсвэл үйл хөдлөх хөрөгтэй холбоотой ямар нэгэн сэдвүүд нь таны анхаарлыг татах болно. Магадгүй 12-оос хойш гадагшаа гарна гэхээс илүү гэртээ илүү их байх нь эрчимжих ч юм уу. Эсвэл гэрээ чимэглэх, гэрээ цэвэрлэх, гэрийн юмнуудыг янзлах ч юм уу те. Ямар нэгэн байдлаар эсвэл хамаатан цадантайгаа уулзах, эсвэл гэр бүлийн тэм цусан төрлийн хүмүүстэйгээ илүү их холбогдох шаардлага гарах ч юм уу. Эсвэл илүү их анхаарах шаардлага гарах ч юм уу. Гэрсэг болж эхэлнэ 12-оос хойш. Эсвэл ямар нэгэн үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой тийм гэрээ хийх гэж байгаа бол тэдгээр зүйлстэй илүү ихээр шамдах болов уу гэж таамаглаж байна. За эрүүл мэнд болон гадаад харагдах байдлын төлөвийг эхний 10 хоног бол барах сайд гарагийн нөлөө орж ирнэ. Энэ үеэр нь тань ингээд ямар нэг юм хийх гэж байгаа бол илүү тийм урам зоригтойгоор хийх хүсэлтэй болно, илүү эерэг таатай болно. Эсвэл бич нь өвдөжсэн сэтгэл санаа чинь жоохон олгосон бол сэргэх цаг, glow up хийх цаг байх болно. Өөр тохиолдолд арай тийм өөдрөг болно гэх юм уу да, ямар нэгэн тийм эерэг таатай өсөлт тэлэлт нөлөөтэй үе байна. Эхний 10 хоног бол. За 12 дугаар сарын турш санчрын нөлөө 2-оос 11-ний хооронд орж ирж байна. Тэгээд бас 27-оос 1 сарын 2 буюу сүүлийн хэд хоногтоос санчрын нөлөө орж ирж байна. За эхний санчрын нөлөө бол барах сайд гарагийн нөлөөтэй зэрэг хамт орж ирж байгаа учраас илүү хариуцлагатай. Одоо барах сайд гарагийн нөлөө нь ингээ эрэг таатайгаар таныг өөдрөг болгож байгаа бол санчир гараг нь хариуцлага өрөөлж тийм чухал одоо зүйлсийг хийж бусдыг байлдан дагуулах шаардлага гарч тэр хариуцлагыг нуруунд дээр өөрөх ч юм уу те гих зэрэгээр нөлөөлж болох ч гэсэн зөвхөн харах юм бол жоохон нухацтай болоод жоохон дотгошоогоо чимээгүй болоод ч юм уу. Эсвэл эрүүл мэндийн ямар нэгэн жоохон асуудал гарч ирээд түүндээ сорилттойгоо даван тулж өөрийгөө эдгэх шаардлага гарах ч юм уу. Тиймэрхүү байдлаар нөлөөлж болох юм. Сарын сүүлийн санчрын нөлөө мөн адил сэтгэл санаа жоохон доошоо унагаагаад жоохон дотгошоогоо чимээгүй эсвэл ямар нэгэн юм хийх гээд ямар нэгэн зорилго тавьсан зорилгынхон төлөө хөдөлмөрлөж байгаа хариуцлагатай байгаа тийм төвлөрсөн мөдтэй байна гэсэн үг. Гэтэ ерөнхийдөө санчрын нөлөөгөөр эхний 10 хоног сарын хэд хоног бол өвдөж гимтэж бэртгэс сэргийлээрэ гэж зөвлөмөр байна. За сарын дунд буюу 9-ээс 12-ны хооронд Тэнгэрийн ван гарагийн нөлөө орж ирнэ. Тэнгэрийн ван гарагийн нөлөө гинтийн таамаглаагүй байлаар нөлөөлөх боломжтой. Энэ үед ямар нэгэн чухал шийдвэр эсвэл ямар нэгэн гинтийн үйл хэрэгүүд тань тохиолдож магадгүй. Эсвэл таны хүсэл зорилго гинтийн байдлаар өөрчлөгдөх ч юм уу те. Эсвэл гинт хийдэггүй юм хийх ч юм уу. Эсвэл гинтийн тийм час хийсэн бодол санаанууд шинэ санаа орж ирэх ч юм уу те гэх мэтлэнгээр нөлөөлнө. Гэтэ энэ сайн муу гэж хэлэхэд бол хэцүү зүгээр гинтийн таамаглаагүй байх болно. Огцон байх болно. Төлөвлөгөөний дагуу бас. За 18-наас 23-ны өдрүүдэд өмнөд занглаа буюу South Node-ийн нөлөө орж ирнэ. Тэгэхээр энэ үед бол бас л баг зэргийн өөрийгөө өгөөсгсөн эсвэл өөрийнхөө эрүүл мэнд эсвэл өөрийнхөө эд зүйлсийг ерөнхийдөө ингээд эсвэл өөрийнхөө гадаад байдгийг жоохон одоо цэгцлээд эсвэл юмаа цэгцэлж хаях ч юм уу те. Эсвэл өөрийгөө жоохон голоод ч юм уу эсвэл нийгэм шиг сонирхолгүй болоод дотоод аялал хийх үе байж болно. Энэ үед жоохон гэртээ хорогдох хүсэл ихтэй байх болов шинэ жил болж байгаа ч гэсэн тийм хайп байна гэхээсээ илүү жоохон даруух чимээгүй байх урамсгалтай байж болох юм. За South Node нь баг зэргийн сэтгэл готролтой мэдрэмж төрүүлж бас магадгүй. Санчир гарагийн нөлөө South Node-ийн нөлөө хамт орж ирж байгаа учраас тэгэхээр ямар нэгэн хэрэгтэй юм хийгээд чимээгүй байж хахаж бас яах вэ те тэгж бодогдож байна. За 7 дугаар хавас буюу
Хасын харилцаа, гэрээ хэлцээ, түншлэл гэх мэтлэн бүх төрлийн нэг харилцааны уур амьсгалыг харцгаая. За эхний 10 хоног бууд гарагийн нөл орж ирнэ. Мөн энэ үед бусадтай харилцах, эсвэл ямар нэгэн уулзалт цуглаан хийх, эсвэл ямар нэгэн гэрээ хэлцээртэй холбоотой материал судлах ч юм уу те. Бас л толгойгоо ажиллуулах үйл хэргүүд, эсвэл харилцааны үйл хэргүүд, эсвэл маркетинг хийх ч юм уу те. Тийм харилцааны үйл хэргүүд будын нөлөөтэй үйл хэргүүд ичимжих эхний 10 хоног байх болно. За харин сарын ихээр 2-11 хооронд санчир гараг болон бууд гарагийн нөлөө бас сарын сүүлийн хэд хоног 27 оноос 1 сарын 2-ны хооронд санчир бууд нөлөөлнө. Тэгэхээр энэ үед ерөнхийдөө бол Вирго хасан намт нарын 7 дугаар хавс дээр сүүлийн 3 жил санчир гараг ирсэн байгаа учраас сүүлийн 3 жил хосын харилцаа болон гэрээ хэлцээрийн тал дээр хүмүүс нэг харилцааны тал дээр айгуу тийм хол хөндөй хүмүүстэй харилцахад сад бэрхшээлтэй эсвэл хосоосоо гэрлэлтээсээ холдож хөндөрж салалт үүсгэж байгаа юм ч юм уу те тийм жоохон divorce хийх уур амьсгалтай байгаа салалт хийх. Тэгэхээр энэ 2-11-ний хооронд эсвэл нэг салхаж байгаа бол салтын тухай яриа өрнөх ч юм уу те эсвэл ямар нэгэн гэрээ хэлцээрийг цуцлах байгаа үе бас байж болно. Гэтэ яг нэг 2-11 болон 27 оноос 1 сарын 20-ны хооронд бол чухал шинэ гэрээ хэлцээр хийх, хүнтэй танилцах уулзалт хийхэд бол тохиромжгүй гэж ойлгоорой. Гэрээ битгийгээрээ энэ үед хостойгоо ярилцах эсвэл ямар нэгэн хэрэг өнөхөр салах гэж байгаа бол салгаж байгаа тэр бичиг баримттайгаа оролцолтож байгаа хийж байгаа бас байж болох юм. Жохон эргээр харах юм бол харилцаанд илүү ингээд нухацтай хандаад урт хугацааны турш одоо харилцаагаа авч явах юм уу, салах юм уу, яах уу гэдгийг жохон нухацтайгаар хүлээж ярилцах шаардлагатай үе бас байж болох юм тийм ээ. Санаар хэрэг харах юм бол за 12 сарын 9-ний аспект буюу 2-оос 14-ний хооронд ангараг гараг нөлөө орж ирж байна. Тэгэхээр ясна хэцүү юм бэ? Будын нөлөө орж ирсэн ээ, санчрын нөлөө орж ирсэн ээ, ангаргийн гарагийн нөлөө ороод ирэхээр 2-оос 14-ний хооронд бүх төрлийн нэг харилцаанд үйл ялгалцал үүсэж салах, муудалцах, тэрсэлдэх, өрсөлдөх тийм уур амьсгалтай харагдаж байна. Азар сугар гарагийн нөлөөс жоохон орж ирж байна. 12 сарын 21-ний нөлөөнд сугар гарагийн нөлөө орж ирнэ. 18-наас 24-ний хооронд хорлсон харилцаа ямар нэг харилцаанд эрэг таатай уур амьсгал бүрдэж байна. Энэ үед бусдаа нийгэмших, бусдаа дипломат харилцаа үүсгэх, бусдад таалагдах үйл хэрэг хийхэд тааламжтай. Ямар нэгэн чухал гэрээ хэлцээр хийж байгаа эсвэл чухал уулзалт хийх гэж байгаа бол 18-наас 24-ний хооронд харилцаагаа сэргээ хийх чигээрээ эсвэл ямар нэгэн чухал хүнтэй харилцаатай холбоотой үйл хэрэгүүдэд 18-наас 24-ний өдрүүд нь эрэг таатайгаар нөлөөлөх болно шүү. За 10 дугаар хавс буюу ажил мэргэжил карьерийн уур амьсгал ямар ахыг гарцгаая. За 11 сарын 23-наас 12 сарын 10-нд бархан сар гарагийн нөлөө орж ирнэ. Тэгэхээр эхний 10 хоног бол ажил мэргэжлийн өсөлт хэлэлттэй, олдоц элбэг дэглбэг боломжтой өөрийнх нь чадрыг харуулсан эсвэл зарим тохиолдолд зарим охины санаатай хүмүүс албан тушаал нэмэгдэх эсвэл ямар нэгэн хэрвээ ажилгүй бол ажилд орох сонгон шал гаргах ч юм уу те гэмшлэнгээр ажил мэргэжлийн ололт амжилттай өсөлт тэлэлттэй боломжтой эрэг таатай үе байх болно. Гэхдээ 2-11-ний хооронд санчир гарагийн нөлөөс хамт орж ирж байгаа учраас боломж олдож байгаа хэмжээгээр хариуцлага мөн ихсэж даван туулах сорилт бас их байна. Тэгэхээр сорилтоо даван туулж хариуцлагаа өөрж хөлсөө урсгасан хэрээр ололт амжилттай successful байна гэдээ ойлгочихорой. За 9-ээс 12-ны хооронд ажил мэргэжлийн сайдын хүрээнд гинтийн таамаглаагүй үйл хэрэг тохиох боломжтой. Гинэт ажлаасаа гарах ч юм уу эсвэл гинэт ажлын газар ямар нэгэн тийм гинтийн үйл хэрэгүүд тохиох боломжтой. Эсвэл хэн нэгэн ажлын өмчн ажлаасаа гарах ч юм уу эсвэл дарагч нь солигдох ч юм уу те энэ юу ч хийж болно. Ямар нэгэн гинтийн байдлаар эсвэл ажлын газарт чинь юм хүм эвдрэх ч юм уу те эсвэл гинтийн зочин ирэх ч юм уу гэх мэтлэнгээр ямар нэгэн гинтийн таамаглаагүй төлөвлөгөөнөөс гадсан үйл хэрэгүүд тохиох боломжтой. 9-ээс 12-ны хооронд. За 18-наас 23-ны хооронд South Node буюу өмнөд ангилаа нөлөөлж байна. Тэгэхээр 27-наас 1 сарын 2-ын хооронд санчир гарагийн нөлөөс орж ирж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол сарын сүүлээр 18-наас сарын сүүл оны сүүл хэсэг бол ажил хийж байгаа ажлаа цэгцлэн дуусгах эсвэл хийж байгаа ажлаасаа гарах ч юм уу ажлаасаа гарч байгаа зарим хүмүүс байж болох юм эсвэл ямар нэгэн хийж байгаа
project хийж байгаа адилхан жоохон хүнд хэцүү байгаад түүнийгээ дуусгаж зайлшгүй дуусгах шаардлагатай тийм deadline-тай байгаа ч юм уу те жоохон хүнд хэцүү сорилттойгоор шинжилгээ гаргах нэ. За 4-р хавсын сэдв болоод маш их аспектууд байгаа. 12 сарын 12-наас хойш буд гарыг 4-р хавс руу нүгээд таны төвлөрөх сэдв таны анхаарлаа хандуулах сэдв 4-р хавс гэр бүл оршин суудаг газрын сэдвүүд болж хувирна гэж хэлсэн шүү дээ. Тэр хэмжээгээр 4-р хавсын сэдвүүд гэр бүл оршин суудаг газар гэр бүл асуудлууд маш ихээр өрнөх бололтой. За эхний 10 хоног бол бууд гарагийн нөлөө орж ирнэ. Тэгэхээр энэ үед гэр бүлтэй ярилцах, эсвэл үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдээлэлтэй харьцах, эсвэл ямар нэгэн цусан төрөлтэйгээ харилцаа холбоо үүсгэх ч юм уу гэр бүлтэйгээ хэлэлцэх шаардлагатай хурал гэр бүлийн хурал хийх гэгччний байдлаар бууд гарыг нөлөөлж болно. Эхний 10 хоног. Тэгснэ 12 сарын тэр чигтээ санчир гарыг саут ноод өмнөд занглаа 70 гариг нь бол маш ихээр гарч байгаа. Тийм учраас энэ бол гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаа холдох, муудалцах эсвэл гэр бүлийн гишүүнд чинь хүнд хэцүү асуудлууд тулгарах тэдгээр хүмүүс өвдөх ч юм уу те өвдснөөс үүдэж асраа халамжлах шаардлага гарч гэр бүлтэй оршин суудаг газартай хариуцлага гэхээр танд оногдох шаардлага гарах ч юм уу те тийм асуудал ихтэй байна. Ер нь бол сэтгэлийн бэлтгэлтэй байгаараа гэж зөвлөмөр байна. Тэгэхээр яг 70 гаригийн Нептун гаригийн нөлөө орж ирэх өдрүүд нь 12-наас 15, 19-наас 21, 23-аас 24-ний өдрүүд байгаа. Энэ үед бол үйл ойлголцол үүсэх, алдаа гарах, гэр дуусаалдах, гэрийн эд зүйл эвдрэх ч юм уу. Ямар нэгэн жоохон сонин үйл хэрэгүүд тохиолдож магадгүй. Өөр тохиолдолд гэр бүлийн гишүүн чинь им тан уужимшилгээ хийлгэх гэх мэтлэнгээр нөлөөж бас болно. Өөр тохиолдолд гэртээ архитан согтуурах ч юм уу те гэр бүлийн гишүүдтэйгээ хамт уудсах пив уух ч юм уу те гих мэтлэнгээс нөлөөж болох юм аа. Өөр тохиолдолд зүгээр л амттай хоол идэх, junk food идэх гих мэтлэнгээр сахилга бат суулрах гих мэтлэнгээр нөлөөлж болох ч гэлээ ихэвчлэн Нептунын жоохон сөрөг нөлөөтэй байдаг шүү. За 2-р хавсан сэдв буюу мөнгө санхүү амжиргааны зардалын уур амьсгалын аврахыг харцгаая. За 8-наас 14 тэгснэ 14-наас 24-ний өдрүүдэд South Node буюу өмнөд занглаа санчир гарагийн нөлөө орж ийн. Тэгэхээр энэ үед бол мөнгө санхүүгийн хувьд онцгой таагүй байна. Бараг мөнгө зарлаг гаргана гэхээс илүү одоо зүгээр байгаа жоохон мөнгө хадгалаад зүгээр мөнгө зарлагдахгүй ингээд гизээ сойход өгдөг үлээ тааламжтай. Мөнгө хадгалаад тэгэхгүй бол ерөнхийдөө энэ 8-наас 24-ний хооронд мөнгө дутагдах, мөнгө дуусах тийм нөлөөтэй байна. Тэгэхээр мөнгөнд нэхур хандаарай. Энэ угаасаа жоохон гэр бүлийн асуудал ихтэй ч байгаа гэлхүү. Мөнгө ч бас дутагдж байгаа гэлхүү. Шинжилгээ тэмдэглэж яваад байх уур амьсгалж харагдахгүй шүү бас тий. Ер нь бол жоохон даун сэтгэл санаа тийм юм хайп шинжил болж ингээд баясаад байхаас илүү эсрэгээрээ байх шүү байна. За тэгээд 23-наас 24-ний хооронд мөнгө санхүүгийн асуудал дээр Нептуны нөлөө орж ирж байна. Тэгэхээр 70 гаригийн нөлөө орж ирснээр 23-наас 24-ний хооронд мөнгө нэг сэтгэл хөдлөлөөр хандах эсвэл эд зүйлсээ гээх эсвэл ямар нэгэн тийм өөрт хэрэггүй зүйл сэтгэл хөдлөлөөр худалдаж авах ч юм уу мөнгөө гээх эсвэл эд зүйл эвдрэх гэх зэрэгээр нөлөөлөх боломжтой байна. 23-наас 24-ний хооронд бол хүнд мөнгө зээлдүүлэх ч юм уу чухал худалдан авах хийхэд тааламжгүй. Ерөнхийдөө бол 12 сар тэр чигтэл ер нь мөнгө өрөхөд тааламжтай харагдахгүй байна. Учир нь орлого орж ирж байгаа байдал нэг сайн харагдахгүй байна. Мөнгө жоохон дутагдахаар байгаа юм уу да. За тэгэхээр ухаалаг, зарлаг, төлбөр тооцооны асуудал дээр ухаалаг байхыг зөвлөё. За тэгээд дараа жил 26 онд уулзцгаая. Баярлалаа.